За сайн байна. Синий телевизийнхаа үзэгч энэ оройн одоо мэндийг хүргэе. Энэ удаагийн хамтрагч нэвтрүүлэгт манай мөрөөдлийн театрын уран бүтээлчид оролцож байна. Манай Ирхмэ, Батар, Намуна. За ингээд эдгээр энэ удаагийн дугаард бас өргөдөж оролцож байгаадаа маш их баяртай байна. Ингээд нэгдүгээр үеийнхээ эхнийхээ асуултанд бүгдээр орцгоё. Хамтрагч гэж таны бодлоор хэр их үн цэнтэй хүн бай гэж байна? За ингээд хариулцгаая. За та бүхний хувьд энэ хамтрагч гэж болоо тийм ээ. Мэдээж амьдралыг бол хамтрагч юу гэдэг хэлэхгүй л дээ. Багшаа дээ. Ингээд одоо сүүлийн дээр амьсгаа намгийн жоо. Тэр амьсгалаар хамтрагч гэдэг ямар их үн цэнтэй юм бэ гэдэг. Шууд амьсгал тоглолтоор шийдэж шүү дээ. Тийм одоо хамтрагч гэдэг үг яг амд найз нөхд юм уу аль эсвэл гэр бүл хань ижлээ юм уу одоо ямар утгаар нь хэлэхдээ үе бол одоо сайн мэдгүй. Гэхдээ яг хамтрагч одоо өнөөдөр яг бид дөрөв ингээд хамтраад ингээд сууж байна. Хамтдаа урлаг уран сайхан одоо мөрөөдлийн театрынхаа ажил үйлсийг хамтдаа аваад явцгааж байна. Тэгээ энэ дээр л одоо хамтрагч гэдэг үний одоо мөн чанар, үн цэн тийм ээ. Аль нь оршдог юм бэ одоо жаргал зовлон тийм бүх цагт хамтдаа байж чаддаг үнийг л хамтрагч гэж хэлэх болов гэж боддог шүү дээ. Миний хувьд хамтрагч гэж юу вэ? Нэг юм 3 хөлтэй ширээ санал байдаг шүү дээ. Нэг хөлн байхгүй бол тогтдгоо гэдэг шиг хамтрагч бол ер нь тэр 3 хөлтэй л сандалтай зөвлөх юм уу да. Тэр хамтрагчгүйгээр ямар ч юм хийж бүтээж чаддгүй гэдэг шиг. Тэгээ бидний хувьд одоо энэ хамтрагч гэж энэ сайхан нэвтрүүлэгт бас өргөдөж оролцож байгаа маш их баяртай байна. Нэгнээсээ авахуулаад, бэлгэлээс авахуулаад энэ гоё нэвтрүүлэг. Ер нь одоо энэ хамтрагч гэдэг үгийн одоо гол үг нь үгийн үндэс нь хамт юм тийм ээ. Энэ дээрээс нь одоо нэмэх нь Монгол ухаанаар бол энэ чинь хамт юм. Дээрээс нь одоо эр залгахаар хамтар болно тийм үү? Хамтар болно. Тэгээд энэ дээрээс чит гэсэн одоо олон тоон дээр ороод ирж байгаа тийм ээ. Хамт байна гэдэг бол одоо бүх үгийн үндснээс аваад бодоод зүгээр хамтдаа юм хийж бүтээх. Тэгээд бид нар бол олоолаа болоод ирэхээр мөрөөдлийн театр одоо 20 гаруй хүний мөрөөдөлд хамтрагчд болж байгаа. Одоо ялгаагүй л одоо манай мөрөөдлийн театр бол бидний хувьд 2 дахь гэр маань болсон. Байнга л одоо ихэнх цаг хугацаагаа хамтдаа өнгөрүүлсэн байна. Бараг одоо амьдралын 365 хоног гэдэг бараг ихэнх одоо 300-ыг одоо өдөр болгон хамтдаа ингээд хамтдаа цаг хугацааг туулж, хамтдаа уран бүтээлээ тайзан дээрээ тоглож, бэлтгэл сургуультаа хийж ингээд өдөр хормог байнга бие биенийхээ төлөө энэ чинь бид нар бөөнөрөө нэлж бидний цаадах одоо ар гэр бүл, үр хүүхдүүд, аав ээж минь хэрхэн яаж явах вэ гэдэг бол бид нартай бол сашгүй холбоотой байхгүй. Тэгээ би зөв яг нэгэн үгээр тодорхойлж хэлгээд ингэхгүй нэг бодсон нэг жоо зээлгээд байр авахгүй. Тэгээ би хамтынхантай хэлжсэн байхгүй. За манайхаа байр авсан шүү. Энэ бол хамтрагчтай би итгээд байр авсан байгаа шүү гэж Хамтдаа бай шүү. Хамтрагч нар нэ гэж бодоод үзэхээр ингээд бидний хувийн амьдрал ч гэсэн ингээд хамт олонтой маань ингээд гоё ингээд холбоотой болоод эхэлж байгаа. Тэгээ тэгэхээр бол маш нарийн улсууд бол хамтрагчтай юм л да. За яг одоо хажуудаа сууж буй хамтрагчийнхаа юунд нь хамгийн их хайртай бай. За би Намунагийнхаа хайртай байдаг зүйл бол уран бүтээлч хүний жүжиглэгч ёстой, бүжиглэгч ёстой, дуулагч ёстой универсалны нэг төрөл байдаг шүү дээ. Тэрэнд нь би хайртай байдаг. Тайз нар гарахад харагдах байлаа. Дээрээс нь одоо Намунаач бүжигчтэйгээ одоо маш одоо хан ман бүжиглдэг гэж чадвартай алалцаалт бүжиглэн. Тэгэл дээрээс мэдээж мэрэгжлийнхаа одоо номер юмудаа гарна гэдэг нэг юм тэр нэг фул хэмжээнд байдаг тийм ээ. Гоё тэр одоо зүйл нөх дээрээс нь өөрөө их дайчин тийм ээ. Тэр зүйл нь бол надад их таалагддаг. За мэдээж манай Батахын хувьд бол өөрхөн бомбор хацар бол харагддаг. Байна. Дээрээс нь одоо хамтлаг одоо хамт олон дүүнэрээ одоо өдөртөн зохион байгуулж авч явах тэр нэг маргаашаас маргаашийн хооронд дандаа тэмүүлж ажиллаж байгаа энэ зүйл нь одоо бидний хувьд бол байнга ирч хүч болж тийм ээ бид хамтдаа ингэж зүтгэж байгаа залуус
За манай эхнээгийн хувьд бол ноён нуруутай дээрэс нь одоо манай хамтлагийн ахлагчаар бас ажиллаж байгаа. Олон жил бид нэр яг залуучуудын хувьд бол яг нэг юу л байх л та. Гэхдээ бидний хувьд бас олон жил найзлаа, олон жил бас хамтдаа тоглож байгаа тийм ээ. Энэ нэг цаг хугацааг бас хамт болж байгаа тийм. Ирч хөөж бас бидний хувьд маш чухал байдаг. Барах зүйл бол олон байна. Дээрээс нь одоо юу гэдэг манай нэг навчаа ихч бидэд нэр өгсөн байхгүй. Тэгээд манай нэг болохоор одоо тэр нэг хэлж болж байгааг үү? Яг вэ. За. Бидний хүн инээдэн болгож хэлэхгүй байсан чинь манайхныг болохоор гэж байгаа. Манай толгоотынхан гэж байгаа. Тэгээд сургуультай үед ч манай хүүхд бүгдээрээ тэгээд нүүр том толгоотынхан гинэ. Бид нар маазарч байгаа. Тэгсэн чинь батаахынхныг болохоор зэрэг хатартынхан гэж үү. Хатартынхан гэж. Эхмээд тэгсэн чинь нэгэр олохгүй наа би бодоод яваад байгаа гэсэн чинь бүгийн мог гэдэг. Бүгийн мог гэдэг. Юу тэгээ бүгийн мог гэж юу гэсэн чинь бүхтэрхтэй морхных. Матрат. Тэгээд энэ ядаж бүхтэр байхгүй. Тэгээд нэг ядарсуу тэгээ би нэг явуулж маазарч л одоо тэгээд бас ирж хүч энэ чинь түрүүний асуултаас холбоотой юм байна. Тэгээ энэ одоо юундаа бид нар бас хайртай байхгүй тий. Миний хувьд бол одоо энэ гороо юунд нийлүү хайртай. Ер нь бол яг зам байдлын хувьд бол бид нар бол бие бинийгээ бүгдийг мэднэ. Ийм замтай, ийм характертай тий. Баярлахаараа ингэдэг, уурлахаараа ингэдэг тий. Янз бүр өгдөг. Тэгээд хамгийн түрүүнд хамгийн гол юм нь болохоор энэ мөрөөдлийн театрыг бас одоо авч яваа тий. Хамгийн тийм хүчин тэр хүчин зүйлс нь болохоор ерөөсөө маш авьяастай. Манай гурван хамтрагч маань гурлаа маш их авьяастай. Тэгээд авьяасанд нь маш их хайртай энэ гурвынхаа. За та дөрөв хамтдаа лото тоглож байгаад маш их хэмжээний мөнгө хөжлөө. Яг юунд зарцуулах вэ? Бид нар нэг удаа эртний нэг тоглолтын нэг номерын санаа ярьж ирсэн байхгүй юу? Тэгээд нэг номер ярьж байгаад яг энэ чинь энэ асуулттай төстөө нэг юм ярилцсан юм одоо ингэ амар их мөнгө болоод юунд зарцуулах вэ гэд бүгдээ нэг нэгээр ярьсан. Юунд зарцуулах вэ гэд нэг ярьж ирсэн санагдаж байна. За намна. За мэдээж Учиргүй их мөнгө юм байна шүү дээ. Учиргүй тоо томшгүй их мөнгө юм байна шүү дээ. За мэдээж өөртөө хэрэгтэй байгаа хэрэгцээтэй байгаа бүх зүйлтэй тий одоо ингэ гэр орондоо за одоо тэгээд зарцуулна. Хамтлагтай гэх юм бол би ер нь мөрөөдлийн театр, драмын театр гэдэг шиг мөрөөдлийн театр байгуулъя гэж шүү. Хэд нөхрөө? Оо ер нь нэлээ олон. Тэгэл энэ тийм түрээслэх ч юм уу те албан байгууллагуудыг дотроос түрээстэй. Тийм юм чи бас тийм түрээсч яах гэдэг бол давхар түрээстэй юм уу? Нэг давхар ламбард Хоёр давхар хаан мөнгөийг оруулах. Тэгээд одоо ингэ бид урд ямарсан хуваах. Тэ. Ямар ч гэсэн одоо бидний нэг эцсийн зорилго байгаа шүү дээ. Нэг мөрөөдлийн театртаа болно гэсэн бидний цээл харагдаад байгаа шүү дээ. Тэрний төлөө бид нэр тэмүүлж явж байгаа учраас тэндээ бас 5 хуваах байлгүй бодвол театр руугаа бас нэг өөр ингэсэн театртаа болохын төлөө явах үйл. Хувийнхаа мөнгө яах юм бэ? Хувийнхаа мөнгө бол тэгэл ойлгомжтой шүү дээ. Ер нь бол монголчууд бол ер нь бол ийм л гэдэг юм билээ. Эртээ шагаавс ярьж илээ. Бид нар нөгөө сая яг энэ тухай ярьсан гэдэг гэсэн шүү дээ. Ерөнхийдөө бол яг үүндээ бол бие биенийг хамаатан саднууд бол эзэж хайдгүй юм билээ. Манайхан бол бүгд ярьж байгаа байхгүй. За аавынхаа талын хүүхдүүд бүгд машин байр аваад өгчнөө. За ээжийн тал руу орохоор бас бүгдэнд нь аваад өгчнөө. Тэгээ бүгдэнд нь дансанд нь хэд хэдэн төгрөгч гинөө хийж чийна гэд. Бас ерөөсөө тэгэхээр монголчууд бол тий бас ийм л сайхан арт хүн байхгүй яг үүндээ хизээч би гэдгүү. Би ингэн би тэгнэ гэдгүү дандаа тэгж авч явдаг би бинийг. Тэгээд яг мөнгө гэдэг чинь одоо бид нар ч хамтдаа мөнгөө очсон байгаа шүү дээ тийм ээ. Нийлээд очсон байгаа тийм ээ. Тэгэхээр бол мэдээж ингэлдээд чинь дөрүлөө бол хуваана. Тэгээд хуваасаас гадна одоо тусдаа бас яг гэдэг чинь тэр чинь түрүүн ярьлаа гэдэг хамтлагтаа тэр чинь 27 бас авч үлдэн шүү дээ. Тэр чинь бидний театр ярих гэдэг шүү дээ. Тэгж байгаа шүү дээ. Нэлээд том театр байна шүү дээ. Тэгээд лото очсон учраас тусдаа тэгээд тэрний эрхмийг хэлдэг шиг мэдээж одоо өөр хамаатан садын юмудаа болоод хэлдэг шүү дээ. Монголчуудын нэг зам байдаг гэдгээр одоо ингээд тэрүүл тэгнэ. Гэхдээ нэг юм байгаа. Бас мөнгөчм бол ялгаа бас үргэлжлэл дуустдаг л идэв шүү дээ тийм ээ. Тэгээд тэрийг бас нэг цааш нэг юм нэг тийм нэг одоо
аривжуулах ч юм уу. Тэг ястаа намууны гэдэг түрээслэх гэдэг шиг тийм нэг тэрээс ингээд юу тэгэл ингээд юу яагаад авах юм бол тэгээд чинь дуусахгүй биш шүү дээ тийм гэж байгаа. Тэгэхээр тэрийг нэг цааш нэг өсгөх яамар юм даа тийм л юм бодгол бах л та. Улам дээр явуулна нэмэх тийм ээ. Надад миний хувьд ирсэн мөнгөө би бол нэг яачих хаа өвөхгүй баа. Үргүй хаа. Нэг юм банкнд дэжэл хүүгийн дээлтэй. Юунаас хүү гэж бас аваа юм юм шүү дээ. Оо ямар юм шүү дээ. Хязгааргүй их мөнгө байгаа шүү дээ. Хүүн надад хальтаа яг гэдэг шүү дээ. Тэгээд дээрээс нь бол мэдээж дээр бас бид нар ярьж байсан. Тодорхой хэмжээг нь одоо ингээд их мөнгө орж ирэхээр нэг юу байх хэрэгтэй гэнэ л дээ. Одоо нэг буян болд нэг юм ингэж гаргаж явах ёстой гэдэг. Тэгээд юу байгаад бид нар нэг асрамж байгуулгын хүүхдүүдийн сан байгуулна. Бүх асрамжийн газруудад юу нэг юм хүмүүлгийн юм бас ингэ тодорхой хувийг гаргана гэж бас байгаа. Тийм. Мөнгөтэй олчих мөнгөтэй болсноосоо ирсэн юм болоод. Одоо юу зарцуулгаа мэдгүй чинь их зарцнаа тийм. Мөнгө таараад ингээд норогоо өрөөд авах. Тэгээд наамд өгдөг. Цолоо нойр дутаа болно гэж. Ясны зовлон юм шиг байна тий. Зовлон. За дараагийн асуулт шинэ уран бүтээлийн гэхэд талаар гэж байна. За шинэ уран бүтээл гэх юм бол сүүлийн үед бид нар уран бүтээлийн ол зомог гэдэг тийм оош яриад гэж ол зомог уран бүтээлийн ол зомог л хэлбэх бас юм хийж байгаа. Нилээ их одоо хөдөлмөрлж байгаа. Манай мөрөөдлийн театрт сая намар одоо Жаргал өмс Улаанбаатар гэж тоглолт хийсэн. За тэгээд хамгийн сүүлд одоо энэ мөрөөдлийн баг дэлхийг аварна тоглолт манд одоо соёлын дүүргөнд тоглогдож байна. Яг тийм. Реклам бол анх гарсан цагаас хойш одоо их сезацтай реклам болсоод одоо соёлын дүүргөнд бас хүмүүс маань одоо сайхан хүлээж аваад бид өдөр болгон тоглож байна. За энэний өмнө бас одоо манай төрийн сэрхт найруулагч Наранбаатар найруулагч найруулсан юу цаг өрүүлж гэж нийтмийн жүжиг тоглосон байгаа. За энэ тоглолт маань дуусаад одоо манай хамтлаг Эрдэнэт дарахнаар за мөн зүүн бүсийн аймагуудаар бас аялын тоглолт маань гарах гэж байна. Ер нь жилийн төлөвлөгөө бол жилдээ ингээд гарчдаг. Жолоон сар зундаал нэг амардаг л да. Тэгээд уран бүтээлүүд мараараасаа ингээд маршрут нь гараад ингээд явдаг. Одоо энэ тоглолт маань 5 сарын 12-нд дуусаад 15-наас ихэд ингээд орон нутгаар барьгаад хөтлөө явчихна. За одоо манай Бата Эхмэн хоёр маань одоо бас Made in Mongolia гэдэг шинэ уран сайхны киноны зураг авалт нь одоо 50% та ингээд тий нийтмийн кино ингээд зураг авалт нь явагдаж байна. За миний тоглосон бас энэ Хар совдны нууц гэдэг кино. Хар совдны нууц. Хар совдны нууц гэдэг энэ Вьетнам зураг авалтыг авсан энэ адал явалт нийтмийн уран сайхны кино байгаа. Киноны зохиол нь бол одоо 14-р зууны үед Монголоос алдагдсан тэр одоо Эрдэнийн сувдыг одоо Вьетнамаас очиж дуудлага худалдаа болж байхад эндээс Монголын одоо 3-4 баг очиж дээрээс нь тийж Вьетнамд одоо Вьетнамын цагдаа нар тагнуулынхаа ингээд холилдоод тэр надлын явдлын тэр бидний Вьетнамын Дананг, Ханой гэсэн хотуудаар бол зураг авалтаа хийсэн байгаа. Ерөнхийдөө 90% нь бол тэнд хийгдээд 10% нь бол Монголдо хийгдсэн. Тэгээд энэ кинонд бас манай Батаах Эрхэм хоёр маань бас тоглосон. Тэгээд тэр одоо эдний сувдыг одоо эх орондоо авчирж байгаа тийм нэг өсөндөө бол үндэснийхээ баялагийг хүмүүстээ авчирж байгаа тийм санааг агуулсан юм кино. Одоо эзэн эхлэлтэй хэлээ. 5 сарын 1-нд. 5 сарын 1-нд. Одоо хоноо үзэгчд ч гэсэн тийм ээ 5 сарын 1-нд одоо Тэнгис өргөө. Тэнгис дээр хэдэн цагаас 10 Тэнгис дээр 21 цагаас. Өргөө дээр 18 цагаас. Тэгээд нөгөө нэг гоё кино театр ч үлээ. Хүннү моолоор болохоор тэр бүтэн сайн өдөр хагасаа өдөр нээнд албан ёсны нээлт нь бол бас тавтахтаа нэгэндээ нэн л дээ. Тэгээд үзэгч та бүхэнд бас Хар совдны нууц энэ сайхан нийтмийн киног бас энэ кино театруудаар бас хүрэлцээж үзээрэй. Нээлтэн дээр та бүхэнд бас урьж шүү гэж хэлэх байна. Мөрөөдлийн баг дэлхийг аварна гэдэг тоглолтын дараа бас би хайлтархаг хэрэгтэй. Энэ тоглолт маань 5 номероос бүрдэж байгаа. Нэг номер нь бол мэдээж одоо реклам дээр сархицсан одоо манай Бат отхон замаа одоо архины оюун гэрэл тийм ээ. За өнөөдөр мөрөөдлийн багийнхан маань бол бас номер дээр оролцож нэг сюрприз дүр номер байгаа. Тэгээ энэ дээр бол яг анх реклам гарснаас ахуулаад хүмүүс бас янз бүрээр ярьж ирсэн л та. Гэхдээ мэдээж энэ бол ихэнх усуд одоо ингээл
одоо чи инээж хүлээж авч байгаа шиг гэгээлгээр хуйлаж яг зарим нэгэн улсууд бол нөгөө яг бидний одоо барьж авсан улсууд маань үнэхээр одоо хийт улсууд учраас тэд нар ч бас өөрснөө хийсэн зүйлтэй бүтээсэн зүйлтэй улсууд байж идэг тэднийг дэмждэг юм бид нар ч гэсэн бас дэмждэг мундаг улсууд гэхдээ энэ цаана яг хошин урлагийн мөн чанар байгаа тийм ээ хэрэг бидний үзэж байгаа бол бид нар бас пэйж хуудасаараа ч гэсэн бас мэдээлэл хийж байсан. Энэ бол хошин урлагийн мөн чанар тэгтээ дэргээ одоо манай одоо босоод хамтлаг бардаачнууд гэсэн мундаг яваалсуудыг одоо хийт улсуудыг бид нар бас гэгээлгээр цагаанаар бас үзэгчтэйгоо хүргэждэг нөхөрсгөөр илгэлдэг тийм ээ. Тэр утгаараа ч гэсэн энэ удаагийн тоглолтод маань одоо манай Батах гэхэд одоо нөгөө Бататхандаа пицэгч байна тийм ээ. Тэр юм бол Монголын аюул гой олон улсуудад лекц семинар одоо тэр Монгол суу ухаан гэдгийг бас түгээж яваа энэ мундаг хатагтай тэрийг бид нар бол гой талаас нь харуул бид нар яг адилхан болохыг хичээж байна тийм ээ. Тэрээс манай Эрхмээ гэхэд одоо Арга өвч гэдэг Арга өвч бол бас Монголын олон залуучуудад хэл соёлыг түгээж яваа юм мундаг юм багхгүй тийм ээ. Тэгэхээр бид нар тэр талаас нь бас тоглолтондоо бас оруулж байгаа. Тэгээ үзэгчд маань бас энийг бас их зүгээр хүлээж авч байгаа. Тэгээд ирээд үзэхээрээ ингээд ямар гоё юм ба ийм байсан байж гээд бас тэгж хүлээж авч байна. Хуулаа үүрнээсээ гарлаа гэдэг тоглоом шүү. За явлаа. Хуулаа үүрнээсээ гарлаа. Гарлаа гэж юу? Өндөг. Хүү яхаа. За тэгээд би ялалцсан. За. Хуулаа үүрнээсээ. За яах гэж. Чи гарлаа гэж чи намайг зогсож. баяр тийм шүү дээ. Би зогсоогүй шүү. Зогхгүй л. Хизээ бол хизээ зогшоолно шүү. Тэгээд хаачлаа даваад байна гэж шүү. За. За тэгээд хуулаа Биш эхлэх гээд шүү. Эхлэх гээд аваа. Оо ингэж хуурсан юм уу те. За, хуулаа үүрнээсээ Гарлаа. За би ялцсан шаа. За яасан. Гарлаа. Чот өгсгөлээ. За хоёул яах юм? Саяхан юм уу? Хаачлаа даа юм уу? Хаачлаа. За. Хаачлаа. За. Хаачлаа даа. Хаачлаа даа. Боцсон. За. Намнаа тэр юм уу? За, хороцох юм уу? За. За. Шиг тийм. За намуна Гол ах нь бол ерөөс яагаад гэж чи заяа. өөрөө Толгой гаргах ах нэг боосон шүү. Өндөр хавцал дээрээс ээж нөхөр хоёрынхоо аль нэгийг түлхэх гэвэл хэнийг түлхэх вэ? Ямар амар асуулт байна. Хүний өнөхрөө гэж. Хүний хүү. Манай би сайтай. Тэр өндөр юмдээ тий хамаатай. Манай нөхөр хэсэд гарчих واخ уу? Айгоо. амнастай холбоотой юм байгаа. Тавхан байж Нэг сайхан үнсэж аваад нөхрөө түлхэж. Дээж яаж түлхэх вэ? Оо бас түлхэх нь бас. Гэхдээ яаж түлхэх вэ? Гэр ч одоо. Тэ нөхрийгөө түлхэх л хата тий. За. 1 2 3 Бако. Яа юм байна. За би бол юу яана? Хавцлаа нураана. Тэр асуулт гараагүй. Би бол хавцлын бол ичгээ утраад нураагаа ичнэ. Бишээ гараа. За. Карако дороод ямар дуу дуулах дуртай вэ гэнэ. За. Дуулж өгнө үү гэж штэ. Карако дороод хамгийн ихэнд Худлаа. дуулах дуу. Асуултаа хөнгөрүүлээд байгаа юм. 38 нойж юу шүү дээ. Тийм кодор. 38495 дээр юм дуу байдаг байхгүй. За би хамгийн түрүүнд оронгуудаа юу дуулдаг? Аяа амдмын чи хаалгыг хүнд багшаач. За. Наран саран ээлжлэн нэг л мэдхэд насыг нэмнэ. Нүгэл буйныг дэнслэн нэг л мэдхэд жилийг тойрно. Намар холдох гэнэм багынасаа дурснаа. Наслах тусмаа улам нэлхэрч бусдын гэмиг өөчлөх боллоо. Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч.
Сайд болоод баг хатал тоглож алтан загас амин гол мөнгөн загас түмэн бол түүний дараа ямар нэгэн гүшээ болж хувирно. Намаа нэг инээлхэд бүр яг ордоор нэгж. Юу өгч байгаа вэ? За. Ээж нөхөр хоёроо хэнийг голж өгөх вэ? Яг одоо нөхөр газ зай бүгдээ. Түрүү чи тэгээд түрүү хавцлаас түлхсэн шүү дээ гэх. Хараад ирсэн. Үгүй дараагийн түрүү. За одоо юу? Яг одоо хажуудаас сууж байгаа хамтрагчтай хайртай гэдгээ үйл хөдлөлөөр илэрхийлж үзүүлнэ үү? За. Хайр биш. Одоо үнсгэл байх та бүгдийг. Буцаас төлөх нь. Ямар хайр вэ? Юуны хайр вэ? Юм уу? Яг дараа л. За. За 3 дугаар үе эхэлж бод 3 дугаар үед хамтрагчтай хандаад чин сэтгэлийн үгээ хэлнэ гэв. Яг өдрөөлгөө хэлэх нь хаашаа. Ер нь гэхдээ манай бидний баримтлагын зарчим бол мэдээж ингээд хамт ингээ яваад ажлыг явж байхад бол янз бүрийн зүйл тохиолдно. Сэтгэлдээ ямар нэг юм бодохгүй, ямар нэг юм гарах юм бол шууд хэлжийа. Би үүндээ шууд хэлж гин. За би үүндээ баярлсан бол тэрийгээ хэлж гин. Манайхны бас нэг зарим байгаад байдаг. Ийм хадгалаад яваад гэдэг юм бол хэрвээ хайртай бол хайртайгаа хэлждэггүй ингээ байгаад байдаг чинь ийм байгаад байдаг. Бидний хувьд бол ерөөдөө бол бас ингээл яриад мундаг бол юугаа яриад ингээд тэр нээлттэй байхыг бас хичээдэг л дээ. Гэхдээ бас тэр юм болгоо хэлээд идэг бас байга хэлээд юм шүү хаа. Энэ удаа бас энэ гоё хамтрагч нэвтрүүлгээр бас оролцоод хамтдаа одоо мөр зэрэгцсэн ажиллаж байгаа хоёр найзтай дүүтэй уран бүтээлүүнээс хамтран энэ бас нэвтрүүлэгт ороод бид нар чинь бас төдийн болгон бас ингээд яриад сууд юм байна шүү дээ бас тийм ээ. Та гуравтаа их баярлдаг шүү. Жоо замч. Жоо замч. Яагаад гэвэл миний энэ одоо сонгосон мэргэжилтэд ингэж ажиллаж байгаа бол манай мөрөөдлийн чадрын заамун дээрээс нь одоо миний хамтрагч нарын чин сэтгэлийн зүтгэл байгаа бидний одоо хүсэл зорилго маань нэг цагт байгаа учраас бид нар хамтдаа ингэж гоё ажиллаж байгаа. Тэгээд олон сайхан одоо хаз жаргал олон сайхан үйл явдлыг гэрчин бүгдээр хамтдаа болж тэр одоо бидний хийж бүсгэж байгаа бүх зүйлүүд маань одоо бүтэмжтэй гэж хэлээд хатгсан ар шиг хамтдаа олон сайхан уран бүтээлүүдийг гарцгаая. Ажиллаад бас хэлмээр байна да тийм ээ. Юу ч болчихдоо тулгамдаад бас. За тийм. Өнөөдөр 19 цагаас соёлын дургуун дээр тоглолтоо шүү. Тондор нэгсэн нэг. За тэгээд 19 цагаас яг юу хэдэн онцтой. 5 номероо их гоё тоо бүгөр гоё болгоё. Би нэг дээр нэг хамгийн анхны хэлэл нэг өгөндөө ороод байна. Нэг юм болгоор дандаа идсэн шатагаа зэгээл хэлдэг байхгүй. Тэгээд ер нь бол би тийм үргэлж чадраа. Тэгтээ ингэж идсэн шатанаа гэлж гэсэн жил тэрнээс хойш идсэн яаж вэ гэдэг. Жоо залхуураад орж ирээд ингэж явж дуусна. Хөөш на идсэн шатаатай. идсэн шатаах. Тэрийг л олон жил хэлж байгаа юм. Идсэн шатаах юм чи. Тэр өгчрээг цаанаас өөр утгатай байхгүй та юм ингээд юмыг алдаж биштэй ингээд одоо заага бүх сэтгэл зүрх бие баг юу гэдэг бүх юмараа ингээд сэтгэл гаргаад ингээд энд дайчил өөрийгөө дайчилж байна гэсэн утгатай өгөхгүй юм баха. Тэр бүр энэ нэвтрүүлгийг орох хэлээ та гэж бодоод байсан. 3 дугаар үед тэр хэлээ та гэж бодсон. Тэгээд ахнастай маш их баярлж явдаг ингээд цаашдаа ахнаар хэлснээр олон жил ингээд он удаан жил ингээд мөрөөдлийн театр гэдэг. Тэрний одоо суурийг бид нар тавьж байгаа шүү дээ. Тэр мөрөөдлийн театрын хундаамыг бид нар цацж байгаа. Тэрнээс дэшээ ингээд давхар ахахад одоо
хэдэн жил бид нар тийм ингээд цаашдаа бараг 100 жил явахыг үгүйсэхгүй тэгээд мөрөдлийн театрын фундамыг зөв тавилзаа тийм маш бат бөх тавилзаад ингээд цаашдаа мөрөдлийн театрын нэг эмблемийн шат байдаг штэ. Бүгдээрээ гараа хатгалцаад Яг дуусах мэдгээ байгаад. Бүр араалтаад Тэшээ бүгд ингэ талин. юу гэж бэ? Ингэдэг Он удаан жил шат гараваад. Яг дуусах мэдгээ байгаад. За баярлалаа синий клизээс хөтлийн уулдаг энэ хамтдаа шоу нэвтрүүлэх Хэдүүлээ уран бүтээлчдээ энэ нэвтрүүлэгт оролцсон байх баяртай байна. Тэгээд мөрөөдлийн театрын мөрөөдлийн баг дэлхийг аврам цаашин энэний шоу тоглолт өдөр өхөн соёлын төргөнө 19 цагаас тоглож байна. Та бүхэндээ үзэж байгаа үзэгчдээ сайхан нэгсээ, ажлын хэрэгсээ, тэрүүлийн хэрэгсээ баярлалаа. Бүгдээрээ хамтрагч байгаарай. Хамтдаа бүтээцгээе.